та нэг 2 3 хоног явнаа да тий. Нэг тонирхаад нэг юм дээж юм. Айл эсвэл ах トゥ унс хоорондоо муудсаад мөнгнөөс болоод мууддаг чинь. Инхээр нэг юм олон жил ингэ явчихдээ бил. Жилээс дэш 5-5 жил хугацаагаар наана ингээд нэг юм яриад байгаа мөртлөө цаанаа юм гомдол юм тэгээд хэн нэгэнтэй өс сансан нэг юм уур тэгээд яваад тийм. Тэгэхээр энэ өхөл мөнх бусыг сансан хүн болохоор их шаардлагагүй. Яг тэгвэл ягаад тэр хүн тэгж олон жил олон сараар тэр ямиг тээж явж байгаа нөхөр тэр хүн даалнаа наслна гэдэг өөрөө ийм цаанаад ийм төсөөлөл байгаад байна тийм. Тэтгэл гартлаа гэж надад хугацаа байгаа учраас энэ хүн одоохондоо нэг ийм сэтгэлээр хандчихъя тийм. Жохон ууралжлаа хандчихлаа гэд ингэж яваад байт юм. Өхөл мөхсөө санснараа надад маргааш амьдрал байхгүй ч гэж магадгүй. Миний амьдрал маргааш дуусчих магадгүй тийм. Одоо спецификээр зөндөл тавьчих. Зүрхэн зогсоол ингээд насварчлаа хүмүүс гэж зургнууд нь яваал тийм. Харин танд ч гэсэн надад ч юм тохиолдож болох байхгүй. Энийг ухаардсан хүн за болио саратаа муудалсан бол уучлалчаа гэл тийм. Маргааш би байхгүй ч мэдэн шүү дээ. Энэ маань маргааш тэнгэр дэвшиж юм би мэдлээ тийм. Хань маань маргааш хийж наслах биш мэдэхгүй тийм. Тэгэхээр энэ нэг сэтгэлдээ нэг юм тех хэрэггүй юм байна гэдэг юм ухаарчтай. Ойлгож